За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр хизээ хаана юу гэсэн сэдвийн дагуу хичээлээ үзнэ. За энэхүү хичээлийн зорилго маань онтооллын тухай ойлголттой болсноор за түүхэн цаг хугацааны баримжааг олж түүхэн үйл явдлын цаг хугацааг зөв тооцоолж сурна. За үүний дагуу дараах зорилтуудыг дэвшүүлсэн. За онтооллын шугам дээр тэмдэглэгээ хийж сурна. За мөн түүхэн цаг хугацааг 100 болон 1000-д шилжүүлэх чадварыг эзэмшнэ. За хүн болгон өөр өөрийн гэсэн намтар түүхтэй байдаг шиг дэлхийн улс орон болгон ч гэсэн өөр өөрийн гэсэн түүхтэй байдаг тийм ээ. За монголчуудад бол Чингис хааныхаа түүхээр маш их бахархаж ярих дуртай. За монголчууд бол маш бахархан түүхтэй гэж ярьдаг тийм ээ. За тэгвэл энэ яг түүх гэж юу вэ? За хүн төрөлхтний өнгөрсөн үеийн болон одоогийн амьдралд ирээдүйн хандлагыг судалдаг шинжлэх ухааныг түүх гэдэг байна. За дараах тохиолдол дээр бүгдээрээ хамтран ярилцъя. За түүнийг од зүй гэж хүмүүс нэрлэдэг. Үнэн дээр түүний жинхэнэ нэр нь хэн байсныг бид сайн мэдэхгүй. За 1991 оны зуны 1 өдөр Альпийн нуруунд аялаж явсан уулчид түүнийг анх олсон. За цасан доороос илэрсэн энэ нууцыг бол маш олон жил судалсны үр дүнд нууцын тайлсан бахна. За өөдцөг бол шинэ чулуун зэвсгийн үеийн хүн бөгөөд тэрээр 40 гаруй настай байсан. За одоогоос 5200 жилийн өмнө намрын нэгэн орой нас барсан байжээ. За өнгөрсөн хугацнаас нь дүгнвэл тэрээр тариачин хүн биш харин үхэр малладаг малчин хүн байжээ. За түүний биед олон шарах сорив байсан гэсэн ч тэрээр эрүүл чирэг өндөр уулын оройд авирч чадах тэнхээтэй нэгэн байжээ гэж дүгнсэн бахна. За тэгвэл энэхүү тохиолдол дээр үндэслээд дараах 5 асуултанд хариулцгаая. За энэхүү 5 асуултанд хариулахаас өмнө за түүхийн 5А буюу түүхийн чухал 5 асуулт байдаг. За ямар ч түүхийн мэдээлэл уншсан хичээл үзэхээс өмнө эдгээр 5 асуултыг дэвшүүлээд за энэхүү 5 асуултын дагуу түүхийн хичээлээ үзэх юм бол илүү ойлгомжтой болж өгдөг байгаа. За энэ асуулт нь хэн, хаана, юу, ямар, яагаад гэсэн энэхүү 5 асуулт байдаг. За энэхүү 5 асуултыг дэвтэр дээрээ сайн тэмдэглэж аваарай. За саяны тохиолдол дээр үндэслээд багш нь энэхүү 5 асуултан дээрээ жишээ гаргаж өгсөн байна. За нэгдүгээр асуулт нь өөдцөг гэж хэн байв? За тэр шинэ чулуун зэвсгийн үе буюу 40 гаруй настай хүн байсан гэж эрдэмтэд тогтоосон тийм ээ. За өөдцөг хаанаас олсон бэ? За 1991 онд Альпийн нуруунд аялаж явсан уулчид түүнийг анх олсон. За өөдцөд юу тохиолдсон юм бол? За өөдцөг бол яг анх олоход бол ном эрдэмтдийн судалгаагаар ном суманд харуулж шархтан нас барсан гэж тогтоосон байна. За өөдцөг ямар байдалтай байсан бэ гэхээр тэрээр төрүүлгээ харж хэвтсэн. За цасанд дарагдсан байдалтай байсан байна. За өөдцөг яагаад цасанд ороос олдсон юм бол? За энэ нууцыг бол одоо хүртэл сайн тайлаагүй байгаа. Гэтэ яг хуу шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос 5200 жилийн өмнө учраас за маш их цасанд дарагдсан байна. За үүний дагуу түүхийн онтооллыг тооцоолж сурцгаая. За дараах асуултанд бүгдээрээ хариулж чадах уу? За өөдцөг хизээ амьдарч байсан бэ? Түүний амьдарч байсан үеийг хэрхэн тооцоолж болох вэ? За бид нар тооцоолон олж чадах бол 5200 жилийн өмнө гэдэг маань яг хэдийн хүрээний хугацаа вэ гэдгийг бид нар мэдэх үлээ. За үүний дараагийнх нь яг онтооллын шугамд тэмдэглэсэн үйл явдлуудыг за хэдэн жил болон хэдэн зууны өмнө болсныг бид хэлж чадах үлээ. За жишээлбэл онтооллын шугам дээр эдийн тооллын өмнөх 3000 он буюу энэ үед анх бичиг үсэг үүссэн байна. За нийтийн тооллын өмнөх 2000 онд Египт улс хүчирхэгдсэн. За нийтийн тооллын 1000 онд Спартакийн бослого болсон. За тэгвэл эдгээр үйл явдлуудыг одоогоос хэдэн жил болон хэдэн зууны өмнө болсныг бүгдээрээ тооцоолж чадах болов. Тэгвэл яг түүхийн онтооллыг тооцоолж сурснаар эдгээр асуултандаа хариулж чаддаг болох нь. За тэгвэл түүхийн онтоолол юу гэж юу вэ гэхээр эртний хүмүүс анхан цаг агаарын байдлыг ажиглаж жилийг уйлралт хувааж түүгээрээ баримжаалан хамгийн анх онтооллыг хэрэглэх болсон байна. За мөн байгалийн онцгой үзэгдэл болон чухал үйл явдал болсон хугацааг онцлон он цагийг тооцоолох болсноор анх онтоолол бий болсон байна. За тэгээд Есүс Христийн мэндэлсэн өдрөөс онтооллыг эхлэн анхлан тооцох болсноор өдгөө хүртэл яг дэлхийн ихэнх улс орнууд бол энэ тооллыг хэрэглэдэг. За энэ тооллыг бол нийтийн тоолол гэж нэрлэдэг байна.
За тэгвэл нийтийн тоолол гэдэг маань яг хоо дэлхийн нийтэд түгээмэл хэрэглэгдэж байгаа он тоотлыг 1 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааг нийтийн тоолол гэж үздэг. За харин нийтийн тооллын өмнөх гэдэг маань Христийн мэндэлхээс өмнөх тооллыг нийтийн тооллын өмнөх гэх буюу НТО гэж товчлон бичдэг байна. За үүнээс гадна 100 болон 1000 гэж бас цаг он тооллын хэмжээс байна. За 100 жилийн хугацааг бол 100 гэж нэрлэдэг. Харин 10 жилийн хугацааг бол 1000 гэж нэрлэдэг байна. За хүүхдүүд та бүхэн бол түүхэн янз бүрийн мэдээлэл уншиж байх үедээ НТ болон НТО гэсэн тэмдэглэлийг харж байсан байх тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ энийг ойлгож мэдэж авлаа тийм ээ. За НТ гэдэг маань нийтийн тоолол, НТО гэдэг маань нийтийн тооллын өмнөх гэсэн тэмдэглэгээ байдаг байна. За тэгвэл оныг бол араб тоогоор тэмдэглэн. За араб тоо гэдэг маань бидний өнөөдрийн хэрэглэж байгаа 1 2 3 гэж тоолдог энэхүү тооллыг маань араб тоо гэж хэлдэг байна. За харин 100-ыг бол ром тоогоор тэмдэглэн. За тэгвэл 10 дугаар 100 гэд 10 дугаар 100-ыг 2 янзаар бичсэн байна. Нэг нь болохоор ром тоогоор, нөгөөх нь араб тоогоор бичсэн байна. За тэгвэл энэ хоёрын аль нь зөв вэ? За мэдээж 100-ыг ром тоогоор тэмдэглэн гэсэн учраас ром тоогоор бичсэн зөв тийм ээ. За сайн байна. За тэгвэл 100-ыг яаж тодорхойлох вэ? За 100-ыг тодорхойлохдоо за хэрвээ 100 маань 4 оронтой тоо байх юм бол сүүлийн 2 орон тэг байвал эхний 2 орон 100-ыг заана. Харин сүүлийн 2 тоо нь тгээс өөр буюу 1-ээс 9-ийн хооронд тоо байвал энэ нь уртлын орон дээр 1-ийг нэмээд дараагийн 100-ыг заадаг байна. За жишээ нь 1300 он гэдэг маань яг 4 оронтой тоо бөгөөд сүүлийн 2 орон нь тэг байгаа учраас уртлын 2 орон нь 100-ыг заагаад за тэгээд 100-ыг ром тоогоор тэмдэглэнэ гэсэн учраас 13 дугаар 100 гэж ромоор бичсэн зөв байна. За харин дараагийнх нь 1301 он гэдэг маань 1301 гэдгийн хамгийн сүүлийн орон нь тгээс өөр буюу 1-ээс 9-ийн хооронд буюу 1 байгаа учраас уртлын орон дээр 1-ийг нэмээд 14 дугаар 100 болсон байна. За харин хэрвээ 100 маань 3 оронтой тоо байвал сүүлийн 2 тоо нь тэг байвал за эхний тоо 100-ыг заана. Харин тгээс өөр тоо байвал дараагийн 100 болох нь. За энэ дээр 900 он гэдэг маань яг сүүлийн 2 орон нь тэг учраас уртлын орон 100-ыг заагаад ром тоогоор тэмдэглээд 9 дугаар 100. За дараагийнх нь 901 он гэдэг маань сүүлийн 2 орны нэг нь тгээс өөр буюу 1-ээс 9-ийн орон тоо байгаа учраас уртлын орон дээр 1-ийг нэмээд 10 дугаар 100 болсон байна. За 100-ыг ингэж тооцоолох нэ. За тэгвэл дараагийнх нь бүгдээрээ 1000-ыг тооцоолох жишээг үздэг. За ерөнхийдөө бол 100-ыг тооцоолохтой арга нь адилхан. За 1000 буюу 4 оронтой тооны сүүлийн 3 орон нь тэг байвал эхний орон 1000-ыг заана. Харин тгээс өөр буюу 1-ээс 9-ийн орон тоо байвал эхний орон дээр 1-ийг нэмээд 1000-ыг тодорхойлох нь. За энэхүү жишээ харъя. За нийтийн манай эртний өмнөх 1000 он. За энэ нь яг сүүлийн 3 орон нь тэг байгаа учраас уртлын орон 1000-ыг заагаад манай эртний өмнөх 1-р 1000 болсон байна. За манай эртний өмнөх 2900 он гэдэг маань сүүлийн 3 орны аль нэг нь буюу уртлын орон нь 1-ээс 9-ийн орон тоо байгаа учраас уртлын орон дээр 1-ийг нэмээд манай эртний өмнөх 3 дугаар 1000 болсон байна. За харин дараагийнх нь манай эртний өмнөх 3100 он гэдэг маань мөн адилхан сүүлийн 3 орны аль нэг нь нэгээ тгээс өөр буюу 1-ээс 9-ийн орон тоо байгаа учраас уртлын орон дээр 1-ийг нэмээд 4-р 1000 болсон байна. За тэгвэл өнөөдөр бид нар хэддүгээр мянганд амьдарч байгаа вэ? За 2021 он гэдэг маань яг сүүлийн 2 орн нь тгээс өөр буюу 1-ээс 9-ийн орон тоо байгаа учраас уртлын орон дээр 1-ийг нэмээд 3-р 1000 болж байгаа нь. Тэгэхээр бид нар одоо 3-р мянгад амьдарч байгаа ахнэ. За мөн үүнээс гадна за нийтийн тооллыг бол нийтийн тоолол нь үргэлж тэг оноор эхэлж тэг оноор дуусдаг. Харин нийтийн тооллын өмнөх 100 нь тэг оноор эхэлж тэг онд дуусна. За энэ дөрвөн мэс орвол яг нийтийн тооллын өмнөх 1-р 100 нь нийтийн тооллын 100 оноор эхэлж нийтийн тооллын 1 онд дуусна. За энийг маш сайн анхаараарай. Дахиад багш нь хэлье. За нийтийн тооллын гэдэг маань яг үргэлж
1 оноор эхлээд тэг оноор дуусна. Харин нийтийн тооллын өмнөх гэдэг нь яг эсэргээрээ тэг оноор эхэлж 1 оноор дуусдаг байна. За тэгвэл дараах дасгалыг ажиллацгаая. За манай эртний нийтийн тооллын өмнөх 5 дугаар зууны эхний ба сүүлчийн оныг нэрлэнэ. За хүүхдүүд та бүхэн дэвтэр дээрээ бодоорой. Тэгээ багшийнхаа хариутай тулгацгаая. За онтооллын шугамаа зураад за нийтийн тооллын өмнөх 5 дугаар зуун гэдэг маань түрүүний дөрвөн ёсоор үргэлж тэг оноор эхэлж тэгээр эхэлж нэгээр дуусна гэсэн учраас 500-аас 500 оноор эхэлж 401 онд дуусах нь. За онтооллын шугам гэдэг маань яг түүхэн тодорхой үйл явдлыг барагцаалан тэмдэглэх шугамыг онтооллын шугам гэж нэрлэдэг байна. За энэхүү онтооллын шугам дээр бол түүхэн үйл явдлаа тэмдэглэн бодох нэ. За нийтийн тоолол гэдгийг бол түрүүнд Есүс Христийн мэндэлсэн 1 оноос эхлэн тоолдгоо гэж хэлсэн тийм ээ. За Есүс Христийн мэндэлсэн 1 оноос эхлээд өнөөдрийн хүртэлх хугацааг нийтийн тоолол гэж авч үздэг бол Есүс Христийн мэндэлгээс өмнөх бүх үйл явдлыг яг нийтийн тооллын өмнөх гэж үзээд за Есүс Христийн мэндэлгээс өмнө болсон бүх үйл явдлыг нийтийн тооллын өмнөх гэж тэмдэглэн урд нь НТО гэж тэмдэглэдэг. Харин нийтийн тоолол буюу Есүс Христийн мэндэлснээс хойш болсон үйл явдлыг тэмдэглэхдээ заавал он цаг хугацааныхаа урталд НТ гэж бичих шаардлага байхгүй. За тэгвэл бүгдээрээ дасгал жишээ ажиллацгаая. За Чингис хаан 1162 онд төрсөн. За энэ нь одоогоос хэдэн жилийн өмнөх үйл явдал вэ буюу за хэрвээ Чингис хаан маань одоо амьд байсан бол хэдэн настай байх вэ? За бүгдээрээ тооцоолон бодъё. За нийтийн тооллын 1162 хон. За одоо нийтийн тооллын 2021 он болж байгаа. За тэгэхээр яг нь 2021 оноос хасах нь 1162 буюу 859 настай байх нь. За тэгэхээр эндээс харахаар нийтийн тоолол дотроо байх юм бол яг одоо байгаа цаг хугацаанаас тухайн цаг хугацааныхаа үйл явдлыг цаг хугацаагаа хасгаж бодох нь. За дараагийн жишээн дээр за өөдций буюу түрүүн бидний тохиолдол дээр гарсан өөдций за 5200 жилийн өмнө амьдарч байсан. Энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон үйл явдал вэ? За тэгвэл энийг бодохдоо нийтийн тооллын өмнөх 5200 он. За өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг хугацаа буюу 2021 он. За тэгэхээр 5200 он дээр нэмэх нь 2021 он буюу одоогоос 7221 жилийн өмнөх үйл явдал байна. Тэгэхээр эндээс харахаар нийтийн тооллын өмнөх гэхээр одоо байгаа цаг хугацаан дээрээ нэмж бодно. Харин нийтийн тоолол дотроо бодохдоо яг одоо байгаа цаг хугацаанаас тухайн цаг хугацаагаа хасаж бодно. За жишээлбэл багш нь өөр дээрээ жишээ аваа ярихад за багш нь 1997 онд төрсөн. Тэгэхээр 2000 энэ бол нийтийн тоолол. Тэгэхээр 2021 оноос 1997-оо хасаад одоо 24 настай. За ингэж тооцоолж бодох нь. За дараагийн жишээн дээр за энэ үйл явдал нь нийтийн тооллын өмнөх 100 онд болсон. Тэгвэл энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон үйл явдал вэ? За нийтийн тооллын өмнөх гэж байгаа учраас тухайн үйл явдал дээрээ одоогийн цаг хугацаагаа нэмээд 2121 жилийн өмнө болсон үйл явдал ахнэ гэж бодох нь. За тэгвэл үйл явдал нийтийн тооллын өмнөх 100 онд эхэлж нийтийн тооллын 100 онд дууссан бол нийт хичнээн жил үргэлжилсэн бэ. За мөн ялгаагүй нийтийн тооллын өмнөх болон нийтийн тоолол гэж байгаа учраас нэмээд нийтдээ 200 жил үргэлжилсэн үйл явдал байх нэ гэж бодох нь. За өнөөдрийн хичээл маань ингээд дууслаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.